орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж хувийн эмчтүүдэд дэмжиж ажиллах, хувийн эмчилтэр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг хөгжүүлэх тал дээр тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол би дараагийн шатанд авч харахад ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой байж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлсэн. Үр ашигтай оролцоог бий болгосон хамтын ажиллагаа байдгаа гэдэг. Өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид за бүр цаашлах юм бол иргэд орсон суугчдынхаа идэвхтэй нийгмийн хариуцлагатай оролцоон дээр тулгуурласан ийм хөгжил дэвшилд бид үндэслэж байж хүссэн таатай орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Тэм учраас Улаанбаатар хотын удирдлагууд Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг улс орны эдийн засаг нийгмийн хөгжил дэвшлийн хөтлөх хүчин болсон бизнес эрхлэгчдгүйгээр төсөөлөх, цааш нь ажил амьдралыг авч явах боломжгүй гэдэгтээ бол бас бүрэн санал нэгдэж ажиллах ёстой гэж үздэг ийм зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр хүндрэл бэрхшээлтэй олон асуудлууд байна. Бидний өмнө сорилт болсон олон асуудлуудыг бид шийдэхдээ энэ цугаа та бүхнийхээ оролцоотойгоор шийдэх юм бас боломжийг эрэл хийлж байгаа. Хэдийгээр олон хүндрэл нөхцөл байдал бидний өмнө байгаа ч гэсэн энэ бас эсрэгээр нөгөө талдаа улс орны улс төр, нийгмийн эдийн засаг, соёл, за бусад бүх салбарын цөм улс орны хөгжлийн тойл болсон Улаанбаатар хот нийслэл хот гэдгээрээ бас давуу талтай гэдгийг энд дурдхан зүйтэй байхаа. Бид хотоо хөгжүүлэхдээ өөрсдийн дотоод нөөц бололцоо, гадаад боломжуудыг за бас давуу сул талуудаа бодиттойгоор тооцож өнөөгийн хэрэгцээ шаардлага, ирээдүйн хөгжлийн бас эрэлт хэрэгцээг хангасан ийм бодиттой үр дүн гарах үз шийдлийг гаргахыг зорж байгаа. Мэдээж ингэхдээ хөрөнгө хүчийг хэмнэх, цаг хэмнэх, за бас аль аль талдаа өрсөлдөх чадвартай бизнесийн орчныг бий болгох замаар хот өөрөө эдийн засгийн хувьд эрүүл аюулгүй байх боломж нөхцөлийн хувьд олон улсад өрсөлдөх чадвартай гадаад дотоодын бас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үз аль салбар нь илүү хөгжиж болох тийм боломж байна гэдгээ бас өөрсдөө эрэлт айгуул хийж бүрдүүлсэн байх ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр та бид энэ цугласан гол шалтгаан бол түрүүнд урьдчилснаар өөрсдөө хамгийн боломжтой гэж үзсэн судалгаа тооцоон дээр тэр дундаа эдийн засгийн шинжилгээ ухааны за сүүлийн үеийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах хүч хэмжээний ийм төсөл хөтөлбөрүүдийг хамтдаа хэрэгжүүлэх тэр хэрээрээ хот маань урагшилж хөгжих юм боломж бүрдэх. Энэ боломжийг бүрдүүлэхэд хийж хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийг хилцэх, санаачлах, санал бодлоо хуваалцах зорилготойгоор энэ форумыг зохион байгуулж байгаа. Хотын амьдрал нөхцөл байдлыг боломж хэлбэрээр бид та бүхэндээ бас товч өгөө тодорхой танилцуулна. Яг өнөөдрийн хүндрэл бэрхшээл нь юу байгаа юм? Ирээдүйн бас боломж нөхцөл нь юу байгаа юм? Хэн нь ямар оролцоотой, ямар эрх үүрэгтэйгээр оролцох боломж байгаа юм бэ гэдгийг бас форумын явцад та бид хэлэлцүүлэг, за санал бодлоо солилцох замаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдэд танилцах боломж нэгдэнэ гэж бодож байна. Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангах ажлын байрыг бий болгох, айл өрхийг орлоготой болгож байж тэр хэрээрээ зах зээл бизнес хөгжин бидний асуудлууд шийдвэрлэгдэнэ. Тийм учраас энэ харилцан үр ашигтай хамтран түншлэлийн хүрээнд зарчим дээр суурилсан хамтын ажиллагааг бий болгох, нийслэлийн бодлого шийдвэрийг, зорилтыг
хүсэл тэмүүллийг бас дэмжиж хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Та бүхнийхээ өнөөдрийн форумын арга хэмжээнд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Улаанбаатар хотынхон хөгжил эдийн төлөө санаа бодлоо хуваалцах ийм одоо сэтгэлээр ирсэн нийт оролцогч хотын удирдлагууд та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. За ер нь Улаанбаатар хот гэдэг бол өөрөө улсын эдийн засгийн тал, хүн амын тал, манай нийгмийн эдийн засгийн гол одоо нүүр царай болсон ийм одоо хот. Тэгэхээр энэ хоттой холбоотой зүйл дээр өчигдөр би нэг хоёр хувилбар дээр бас санал бодол та бүхэндээ бас солилцъя гэж ингэж бодсон. За хотын асуудал бол олон талтай орчин суугч бүрийн амьдрал төрөл бүрээр одоо нөлөөлж байдаг ярих сэдв их өргөн. Өнөөдрийн одоо форумын сэдвийн хүрээнд ч гэсэн эдийн засаг гэдэг одоо сэдвээр та бүхэн бас энэ хотынхон чухал асуудлуудыг бас ярилцахаар хөгжлийнхаа бас английн асуудлуудыг бас ярилцахаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсээр хүрэлцэн ирсэн гэж одоо бас ойлгож байгаа. Тэр утгаараа Улаанбаатар хотын иргэний хувьд бол энэ хотын хөгжлийг хүндөвтөө одоо суур занглаа одоо бодлогоос эхлэх учиртай гэж бид хүн бол хоорондоо бас ярилцаж ингэж одоо шийдэл гарцуудаа олохын төлөө явж байгаа. Дөрөв би хэлсэн хүн амын 50% одоо төвлөрөн суусан энэ хотод Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын одоо хэрэгцээг одоо бас хангах тулгамдаад байгаа, за бүр хэтржээд байгаа асуудлуудын одоо жагсаалтууд их тул бас хэд хэдэн хугацаар одоо бас хэлэгдэхгүйгээр нэлээд зузаан одоо ийм баримт одоо бүрдэх ийм зүйлүүд бидэнд толгараад байгаа. Хөгжил яригдлагүйгээр зүгээр бид нар энэ тулгамдсан одоо асуудлыг эхний ээлжээс нь одоо бас ярилцахад ерөөсөө хүний одоо энэ эрүүл ахуй хүрээлэн байгаа орчинд одоо хүн төвдөө нийгэм байгуулахын төлөө бүрдүүлэгч бол хүчин зүйлсүүдийг бид нэр шийдвэрлэе гэхлээр улсын төс болон нийслэлийн төсвөөр бүрэн хамааралтай болчиход байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө хувь заяаг бусдад даатгаад амьдрна гэсэн төрөөс агаар нэг болчиход байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын үеийн удирдлагууд хотын асуудлыг шийдэхээр бол одоо бүгд дор бүрний өөр өөрийн одоо хөтөлбөр боловсруулж ирснийг л бид нэр үгүйсгэж болохгүй. Тухайн үед нь бас бид нар ололттой амжилттай давуу талуудын тухайн үед тулгамдж исэн асуудлуудыг шийдэж исэн ийм шийдэл гарцуудыг бас ярилцж байсан. Шийдээ явж байсан. Ер нь тухайн үед гарсан шийдвэр тэр үедээ зөв байдаг. Тийм учраас бид нэр одоо шинэ орон сууцны төсөл, гудамж төсөл, за тэгээд энэ автоеврийн хэрэгслийн хязгаарлалт гэх мэт одоо олон зүйлүүдийг бид нар бол хүлээлтийг өндөр болсон. Ялангуяа сүүлийн 20 жил Улаанбаатар хотод одоо хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт татах чиглэлээр бас идэвхтэй ажиллаж исэн хотын дарга нар бий. Зөвхөн хотын өнгө төрхийг өөрчлөх тал дээр томоохон хөв нэмэр оруулсан. Алдаа оноотой өнөөдөр шүүмжилтэй Улаанбаатарын иргэд бид өнөөдөр өөрсдөө болчиход байгаа. Тэгэхээр энэ ийм одоо 20 жилийн мөлхөө байдлаар бид нар цаашдаа одоо дараагийн эрг өөрчлөлт ирнэ гэдэг дараагийн одоо энэ өөрчлөлтүүдийг хийн гэхлээр манай хотын энэ сая 500 мянган иргэдийн нийгмийн асуудал шийдэж байгаа, хөгжлийн асуудал шийдэж байгаа иргэнд эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа. Тэгээ тиймээс хотын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэ бүтээлч одоо шийдэл тууштай доктортой одоо хандлага заашгүй одоо шаардлагатай гэж бол үзэж байгаа. За нийслэл хотын одоо шинэ хотыг бол нэг айлтай бас ингээд жишээд үзэхэд бол өргөжин тэлэх хүн бизнестэй бас адилхан ингээд харахад бол бид нар их олон талаас нь бас харах хэрэгтэй гэж бодож байгаа. Хөгжлийн концепцийг тодорхойлох хэрэгтэй, түүн төрөх төлөвлөгөө судалгааны тооцоо хүнстэй хэрэгжүүлэх арга нь одоо бодцоо, замын зураг гүйцэтгэгч одоо эзэнтэй байя гэдэг ийм одоо ажлын төлөвлөгөө гаргаад удирдах байгаа удирдлагууд бид нар санал бол солилцоод ингээд явж байгаа. За нийслэл хотын хөгжил улсын төсвөөр биш хувийн хөгжлийн төр хувийн хөгжлийн түншилдээр одоо суурилж явах улмаар хотын эдийн засгийг бид нар цааш нь тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эргэлтийг нэмэгдүүлэх гэдэг төрийн байгууллага, хувийн хөвшил нийгмийн байгууллагад хотын иргэн бүргийн оролцоо одоо байх ёстой гэдэг олон зүйлүүдийг бид нэр хэд. Энэ чиглэл рүүгээ бид нар хөгжлийн хандлагаа бас илэрхийлж явах ёстой. Өнөөдөр энэ цугласан улсууд тав хүн эдгээр чиглэл дээр суурилж бас ярих байх гэж бодож байна. За улсын хөгжлийг төрөгдөхэд одоо хослон эргэх хүрдэн бол хотын хөгжлөл зайлшгүй мөө. Гэтэл одоо Монгол улсын уул уурхайн салбар, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах ийм одоо эрчимтэй зүйлүүд одоо яригдж байгаа үед хотын бүтээн байгуулалтанд гадаадын хөрөнгө оруулалт агаар мэт хэрэгтэй байгааг бид нар бол
хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ төдийлөн бас тэрний төлөө тэр хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин болон за тэгээд эдийн засгийн орчин хараахан хоттой бас бүрдээгүй байгаа гэдэгт бүгдээрээ санал нэг байгаа хаа. Тэгэхээр Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулалтыг татах бүр төр бид хотын үзүүлэлтүүдийг одоо цуглуулж задлан шинжилж бид нар сурчлагаа сайн хийх ёстой гэдэг хүн өсөж байна. Дагаад эдийн засаг бас тодорхой хэмжээгээр бид нар өсөж байгаа. Тэр хэрээр одоо шинэ офисууд, одоо орон сууц, дэлгүүр үйлчилгээний байгууллагууд одоо шаардж байгаа зөвлүүдийг бид нар энэ гадаадын хөрөнгө оруулагчнараас сорон зам мэт татаж байдаг зөвлүүд эдгээр зөвлүүд. Тэгэхээр саяжтай шүүн амтай хот гэдэг бол одоо жил бүр эдийн засгийн өсөлтөөрөө хүн амын өсөлтөөрөө тэргүүлэх хэмжээнд явдаг юм харьцуулсан судалгаа статистик тоонууд бол гардаг. Тэгэхээр энэ ажил хүчний чадвар боловсролын чанар судалгааны чадвах гэдэг Улаанбаатар хотод бүрэлдсэн одоо болгоны бүхий зүйлийг бид нар товойлгон одоо гаргаж ирэх ёстой. Тоон үзүүлэлтээр суурилж нөгөө шинжлэх ухаанч байдалтай байх ёстой, тооцоо судалгаанаар байх ёстой гэдэг зүйлүүдийг энэ дээр суурилж ажлуудаа бас эренбэлж ингэж хуваарлаж явах ёстой. За хотын удирдлага Улаанбаатар хотын танхим Улаанбаатар хотын хөгжлийн корпорац одоо энэ чиглэлдүүл эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг одоо давуу талуудыг тоолгох, дутагдаад байгаа зүйлүүдийг тодорхойлж маш бодитоор бас гаргаж ирэх Улаанбаатар хот руу гадаадын хөрөнгө оруулалтад яагаад хөрөнгө оруулах ёстой бэ гэдгийг бол онцлон бас гаргаж ирэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт татах асуудал дээр одоо хүн болгон ярьдаг угаасаа. Монгол улсын хөгжил уулуурхай хүнд үйлдвэрийн салбар үүрэг оролцоо маш чухал байгаа. Нийт эргэлт тооны 6 тэрбум долларын эргэлтийг Монгол улсад уулуурхай салбар энэ хүнд үйлдвэрийн салбар бол оруулж ирж байгаа. Энийг бид цааш нь 20 тэрбум долларын эдийн засгийг одоо болгохын төлөө уулуурхай салбарын хамт олон хамтаараа бас өтгөж байгаа. Тэгэхээр хоёр алхаад бид нар 6-гаа 20 тэрбум болгохын төлөө ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж байгаа. За энэний эсрэг буцаад юу авах вэ гэхээр улс төрчил популизм бол бидний хийх гэж байгаа ажлыг бол ингээд шуурганд одоо тавиад туучих гэдээ бас үзэж байгаа. Тэгэхээр бид нар шинэ оюун толгой одоо ашиглалтанд оруулаад алчуун шны салбар руу тэрбум доллар давсан бас ийм багтаамж сайтай эдийн засаг болоод энэний төлөө бол уулуурхай салбар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ гадны хөрөнгө оруулалтыг бид нар хотын хөгжилд бас чиглүүлсэн ийм одоо бодлогыг уйж одоо ажиллах хэрэгтэй. Уулуурхай салбарт хөрөнгө оруулалт оруулна гэдэг бол Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт орж ийнэ гэж ойлгох хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн одоо хүн амын 50%, эдийн засгийн одоо 74%, мөнгөний эргэлтийн 85% бол Улаанбаатар хотын эдийн засгаас аршгүй холбоотой. Тэгэхээр хот хариуцж байгаа одоо эрх барьж байгаа хот хариуцж байгаа намын одоо даргын хувьд бол би энэ удирдах байгаа улсуудад бас үүрэг чиглэлөөгөө хотын хөгжлийн концепцийг зөв гаргаж цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг хот руугаа сорон зам мэт татах ийм одоо ажлын төлөвлөгөөнүүдийг одоо гаргаж танилцуулж сурчлаж юуг нь бид нэр эрен бэлтгэхийн ямар ажлыг бид нар товоолж гаргаж ирэх үү гэдэг зүйлүүд дээр манай хотын удирдлагууд бас бид нар ярилцаж үүрэг чиглэл өгөөд ингээд одоо манайхан бол ажиллаж байгаа. Тэгээд Улаанбаатар хотод тулгамж байгаа хүндрэлтэй асуудлууд байгаа ч гэсэн энэ бол миний л хот. Миний л Монгол. Тийм учраас бид бүхний хоорондын хамтын ажиллагаа, бид бүхний хоорондын уялдаа холбоо ойлголцол эвнэгдэл зохион байгуулалтанд суурилсан хот босох ёстой гэж бодож байгаа. Эрх зүйн орчныг тодорхой болгох ёстой. Үүн дээр суурилсан төлөвлөгөө одоо хөрөнгө оруулалтын орчин тодорхой болгох ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ багийн зохион байгуулалтанд орж талбар тийшээ эх орноо сурчилсан, хотоо сурчилсан, өөрсдийнх нь давуу байдлыг одоо гаргасан ийм төлөвлөгөөнүүдийг дэлхийн нийтэд сурсан таниулж бид нар хөрөнгө оруулалтыг татах ёстой гэж ойлгож байгаа. За ер нь бол мэдээж эрх зүйн орчин одоо сайжруулах тал дээр нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд иргэдийн хурлын одоо ажлын албал сайн ажиллаж ер нь бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын одоо төлөвлөгөөг хуулийг боловсруулад ер нь үндсэн хууль хэлсэн дараагаар бид нар шуурхаа одоо бас ажиллаж өргөн барихаар бол ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр Улаанбаатар хотын төлөө бас бодлого юунаа зориулж өөрсдийнхөө одоо чиглэлийн салбар өөрсдийн одоо гэсэн өнгө аяс өнцгөөс өнөөдрийн энэ форум эдийн засгийн одоо ажил бол форум бол одоо явна гэж ойлгож байгаа. Тэгээд та бүхний одоо хүчин оролцоо, та бүхний мэрэгэн оюун бодол санаа дээр суурилсан хотын эдийн засаг одоо өөд татах болтугай гэдгийг бас өрөөж өнөөдрийн одоо энэ хуралдаанд оролцсон нийт Улаанбаатар хотын төлөөлөл, ард иргэдийн төлөөлөл, бизнесийн төлөөлөл, төр засгийн төлөөлөл та бүхэндээ энэ форумын одоо ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн амьдралд нь сайн сайхан бүгнийг хүсье. Хэдүүлээ хамтдаа шинэ Улаанбаатарыг бас зохицлон бүтээхийг бас та бүхнээс уриалж байна. Ингээд удирдлагуудаа баярлалаа. Улаанбаатар хотын эдийн засгийн форум нь бол үндсэндээ
төр хувийн хвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг яаж дараагийн шатанд гаргах вэ? Энд одоо зөвхөн хамтын ажиллагаа гэдэг ингээ харахаар бид нар төр хувийн хвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг сүүлийн 20 жил ярьж байгаа боловч энэ маань зөвхөн нэг тендерийн худалдаа авалтч байт юм уу, нэг төсвийн хөрөнгөний худалдаа бараа ажил үйлчлэгээ худалдаа авалт эсвэл нэг концессийн тухай барьж шилжүүлэх гэдэг нэг юм мэдээлэл төр хувийн хвшлийн түншлэл гэж харж явсаар л өдөө хүрсэн л дээ. Тэгээд энэ маань өөрөө төр хувийн хвшлийн түншлэл мөн. Гэхдээ нэг л концепт нь. Бид яг өнөөдөр Улаанбаатар нийслэлийн хувьд бид нар цаашаад ямар төр хувийн хвшлийн түншлийн концептыг барьж явах хэрэгтэй вэ гэхээр яг энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар нийгэм улсад хотод тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх том төсөл, хөгжлийн төсөл хөтөлбөр концептуудыг одоо хэрэгжүүлэхэд хувийн хвшлийн оролцоог хангах гэдэг ийм л хамгийн гол том концептыг бол бид нар зарчмыг бол барьж байгаа. За тэгээд форумын тухайд ямар ч байсан бид хотоос барьж баримталж байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэхэд юу хийхээр төлөвлөж байгаа гэдэг асуудлуудад тавьж тайлбарлана. Өнөөдөр нийслэлийн эдийн засгийн хөрс ямар байгаа вэ гэдэг асуудлуудаа гаргана. Энэ дээр хувийн хвшлүүд ямар оролцоотойгоор оролцож болох вэ гэдэг асуудлуудаа тавьж тайлбарласан. Үнэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад нэг ийм боломж олцоо, хамтын ажиллагааны ийм боломж олцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж би харж байгаа. 300-аад бизнесмэнүүд, бизнесийн байгууллагууд цугларлаа. Эндээс ямар нэгэн байдлаар нэг бизнесийн санаа аваад гарах, бодит байдал ер нь бизнесээ өргөжүүлэх, хамтарч төртөө хамтрах байт юм уу, дангаараа хийх бизнесийн санаа аваад гарах. Энэ ийг л одоо ядаж нэг юм бизнесийн санаа аваад гараасаа л гэж харж байгаа. Энэ ажлын үр дүнд ч гэсэн бид цаашаад хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх вэ гэдэг дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нийслэлийн засаг дарга хоёр бол тус бүрдээ хамтран одоо уулзалтууд хийсэн байгаа бизнесийн байгууллагуудтай. Тус бүр нэг нь одоо 10-аад компанитай уулзаж тухайн санал сэтгэлдлүүд, санал хүсэлтүүд хэрхэн цаашаад хамтын ажиллагааг өргөжүүлэх вэ? Төр хувийн хвшлийн тэмцлэлээр яаж тухайн бизнесийг дэмжиж болох вэ? Яаж төр дэмжих үү? Ямар хамтын ажиллагаа байж болох вэ гэдэг тал дээр ийм хамтын ажиллагааны одоо ганцаарчлсан уулзалтуудыг хийсэн байгаа. Энэ нь бол энэний цаанаас юу хүлээж байна гэхээр бид энэ яг тодорхой дэмжлэг болоод тухайн бизнесүүд гараад явах ажлуудыг хүлээж байна. Форум бол маш амжилттай боллоо гэж харж байна. Сэтгэл өндөр байсан баг. Их олон бизнесмэнүүд хуваараа бизнес эрхлэгчид, залуучууд ирж оролцлоо. Дуустал ер нь танхим дүүрэн хүнтэй байлаа. Мөн энэ дээр одоо арай нэг өөр маягийн мэдээлэл, өөр дата статистик мэдээллүүд олж авч чадсан өөр төрлийн форум бол чадлаа л гэж одоо бодож байна. Таатай орчноо бүрдүүлсэн, аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж Хувийн хвшлүүдэд дэмжиж ажиллах, хувийн хвшил төр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг хөгжүүлэх тал дээр тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад ийм боломж олцоо, хамтын ажиллагааны ийм боломж олцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлсэн.
За форумд маань 300 гаруй аж ахуй нэгж зочид төлөөлөгчд оролцсон. Энэ форум дээр гарсан бас олон санаачлалуудад нийслэлээс бодлогын дэмжлэг хүссэн. За төсөл хөтөлбөрүүд хөрөнгө мөнгөний асуудал хүссэн юм олон хүсэлтүүд байсан. Энэ дээрээс бид бас манай компани зүгээс өөрсдийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд дэмжих боломжтой төсөл хөтөлбөрүүд аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллахаар эхний байдлаар одоо уулзаад явж байна. Энэ ажлуудаа бид бас гарсан санаачлалыг хэрэгжүүлэх тал дээр идэвх чармаалт гарган ажиллах болно. За нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент компани маань нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн орлогын шийдвэрээр тогтоох шийдвэрээр байгуулагдсан компани байгаа. За манай компани зорилго нь бол нийслэл хотын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн аятаа тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд шаардлагатайгаа хөрөнгө оруулалтыг гадаад дотоодын зах зээлээс босгож тухайн тэр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой юм байгууллага байна. За манай компани одоо үйл ажиллагааны үндсэн чиглэл маань хөрөнгө оруулалт менежментийн үйл ажиллагааг эрхэлнэ. Энэ дээр хөрөнгө оруулагчид дээр байгаа хөрөнгө мөнгийг төсөл хөтөлбөрүүдтэй холбох замаар нийслэл хотын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн аятаа тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын зорилготой байгууллага юм байна. AH3 хурдны замын тараас давхцаж байгаа ч гэдэг юм уу, тэгээд агарын гол зангилаа бус их газрын бомбч гэдэг юм уу, ингэж одоо бид нэр төсөөлж байгаа. За ер нь бол ингээд голдоо тэр цайраад байгаа голын хэсэг шүү дээ, хотын шин захиргаа гэсэн тэр бичигний тэр энэ жоохон саарал хэсэг нь бол одоо богдуул байхгүй юу? Богдхан уул маань. Тэгэхээр голдоо богдхан уул гэдэг юм үндэсний том цэцэрлэгт хүрээлэнтэй Улаанбаатар хотыг бид ирээдүйд төсөөлөх хэрэгтэй л гэж хэлэх гэсэн. Ирээдүйд. Хотын дарга амар сайхан дарга бүтээрийн хугацаа богинохон 1 жил 1-2 сарын л асуудал байна. Гэхдээ Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүй бол урт. Тэр хол хүрэх хөгжлийн одоо гол одоо өндөр хөгжлийн суур болсон хөгжлийн зөв тавилуудыг энэ жижигхэн цаг хугацаанд бид хоёр тавиад өгчихсэн гэж ингэж хичээж байгаа. Хөгжлийн зөв тавилуудын. Дээрээс нь эрх зүйн орчныг нэг зөв болгоод өгчихсэн гэсэн нэг ийм хүсэл эрмэлзэл бол байна. Тэгээ энэ бүхнийг хийхэд хувийн хвшлигэн та нар бид хоёртой мөр зэрэгцээд ингээд сайхан хамтарч ажилласаа гэж би бол хувьдаа хүсэж байна. За тэгээд Улаанбаатар чөлөө төс байгуулагдвал одоо аз жаргалтайгаа ухаалаг хот болох. Тэгээд төр хувийн хвшлийн тэр хамтын ажиллагаа гэдэг ингээ маш олон зүйлүүд одоо биднэрт эерэг үр нөлөөнүүдийг үзүүлнэ. Бүр гарцаа байхгүй. Ийм одоо хөгжлийн одоо юу гэдгийг зөв концепт гэж нэрлэдэг юм уу? Хөгжлийн одоо гарцыг одоо өнөөдөр та бүхэндээ ингээ танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээ миний ярих бол ерөнхийдөө ихтэй байна. За чөлөө төсийн тухай хуулийн шинжилсэн найруулга дотор гэдэг ийм зорилтууд байдгаа гэдэг. Нөгөө хотын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичиг дотор байдаг хэрэгтэй хэрэггүй нь мэддэггүй нөгөө олон зорилтууд чинь ингээ байж байгаа нэ. За тэр 2 сая жуулчин орж ирвэл одоо яах вэ гээл одоо жишээ нь 2 сая жуулчин Монголд одоо айлчлах тээврийн боломж онгоолоо л гэж байна. Манай аялал жуулчны салбарын хүмүүс байвал бас анхааралтай анзаарах хэрэгтэй. Мөн энэ салбар шинээр бизнес эрхлэе гэж бодож байгаа хүн байвал бас тооцох хэрэгтэй. Төрүүний одоо хилцүүлгийн үед бол ногоо өндөг юу юу лээ тийм салбарт бизнесийн боломж байна л гэдэг нэг үг хэлсэн. Нэг өндөг ярьсан, ногоо ярьсан шүү. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна л гэж хэлэх гэсэн. 2 сая жуулчин Улаанбаатарт ирэхэд тэднийг хонуулах байр сав хэрэгтэй, буудал хэрэгтэй. Тэр хин хийх үү? Засгийн газар үгүй. Хотын захиргаа бүрч үгүй. Та нар л хийн. Энэ бизнесийн боломж. За энэ хүмүүсийг хоололж ундлах хэрэгтэй. Дээрээс нь энэ хүмүүст үзүүлж харуулах нөгөө аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх хэрэгтэй. Бид нэр бий болгох хэрэгтэй байхгүй.
Энэ бүгд боломж. Бүгд боломж. Тэгээ би эцэст нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэвэл ерөөсөө Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болгоныг та нар маань ингээд нэг нэгээр нь барьж аваад бизнес төсөл болгоод хотын захиргаатайгаа сайхан хамтарч ажиллаач. Бид одоо бүх талаар дэмжиж ажиллая. Би хууль зөрчихгүй. Бас худлаа ярихыг хүсэхгүй байна. Тэгэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрхцэн хүрээнд би та нартай хамгийн ил тод нээлттэй шилэн ажиллахыг хүсэж байна. Тэгээ ийм боломжийг одоо чинь хотын захиргаанд олгооч. Бидэнд туслаач гэж та нараас хүсэх гэсэн. Тэгэхээр чөлөө төс байгуулвал одоо юу гэдгийг чөлөө төсийг байгуулах явцад хамгийн багадаа 80 мянган одоо төр ажлын байр бий болно. Тэр одоо барилга байсан гэж чинь барих болохоор барилгач мэдээж хэрэг болох байлгүй дээ. Зам харгуугийн тавих болохоор зэрэг замын компани хэрэг болж таараа байлгүй дээ. Энэ бүх төр ажлын байрууд ингээд ийм хэмжээгээр чөлөө тус маань одоо тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд бий болоод эхлүүл хамгийн багадаа байнгын ажлын байр нь 55 мянга ч гэдэг юм уу цаашлаа 100 мянган ажлын байр болно л гэж харж байгаа. Та бид нар түрүүнийг 2 сая төгрөгийн амжиргааны наацхийн хэрэгцээ гэдэг нэг юм ярьчихсан. Хэрв үнэхээр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөө төс байгуулагдаад тэнд хөрөнгө оруулалт хийсэн ажил олгогч нар маань манай залуучуудад 2 сая төгрөгийн доотлын хэмжээс цалингийн доотлын хэмжээ 2 сая төгрөгийн цалин олгоод Улаанбаатар хотын гудамжаар хэдүүлээ нэг 100 мянган залуучуудыг карманда 2 сая төгрөгтэй 100 мянган залуучуудыг Сүхбаатарын талбайд алхуулъя л да. Юу болох вэ? Нөгөө зарагдахгүй байгаа барилгын салбарт орон сууцны нөгөө зах зээл дээр юу болох вэ? Тэнд ажилладаг тэр барилгын салбарын компаниудын хашиг орлого юу болох вэ? Тэр компанид ажилладаг хүмүүсийн цалингийн хэмжээ тогтмол тэгээд шагнал урамшуул нэмэгдээд юу болох вэ? Бусад худалдаа үйлчлэгээний салбарт эдийн засгийн ямар одоо өгөөж бий болох вэ гэж зөндөө юм би. Хэрэг би 2 сая төгрөгтэй бол миний цалин тогтмол болох юм бол за би л хамгийн эхлээд нэг 2 өрөө байр лизингээр авна. Хэрэг би бол нөгөө прус машина би арай жоохон сайжруулна. Жоохон дээрдүүлнэ шүү дээ. Эхнэрийнхээ төрсөн өдрийг би гэртээ хийхгүй нэг мах чанаад хэдэн найз нараа дууддаг байсан бол болоод ресторан тэмдэгдэнэ. Би ресторан тэр үйлчлэгээний салбарыг би бас дэмжиж штэ. Хэрэг би 2 сая төгрөгийн тогтмол цалинтай бол хүүхдээ боломжийн одоо төлбөртөө англи хэл мэл заадаг ийм одоо цэцэрлэг сургуульд өгнө. Ингээд боловсролын салбарыг одоо бас дэмжих нэ. Өөрөөр хэлбэл макро түвшиндөө Монгол улс бүр Улаанбаатар хот өдгөө Монгол улсын эдийн засагт ийм эерэг том дам нөлөө үзүүлнэ. Энэ бол та бидний хөгжлийн ирээдүйн гарц гэж харж байгаа. Тэгэхээр энэ чөлөө төс байгуулах ажлыг төр хувьчлалгүй одоо хотын захиргаагүй ингээ бүгдээрээ сайхан дэмжийа гэсэн одоо нэг ийм эрхэм уриалгыг би та бүхэнд хэлэх гэсэн юм аа. Чөлөө төс Улаанбаатар хотод байгуулагдсанараа ийм хоёр эрхэм зорилго хангагдана гэж би харж байгаа. Нэгдүгээр Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ. Шинэ шатанд гаргах. Хоёрт нь хотод тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үндсэн энэ болж мэдхий. Тэгэхдээ би эргэлздэггүй. Гэт ийм одоо зүйлүүд байна. Тэгээ би та нарыг одоо чилээгээд хэтэрхийх удаа ярьсан бол намайг өршөөгөөрэй. Гэхдээ одоо та бидний хамтын ажиллагаа энэ хотын ирээдүйг одоо хэрхэн байлгах вэ гэдгийг бол шийднэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Намайг төвчээртэй сонсонд баярлалаа.
орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж Хувийн эмчилгүүдэд дэмжиж ажиллах, хувийн эмчилтэр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг хөгжүүлэх тал дээр Тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол би дараагийн шатанд авч харахад ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлж байна.